Найз залуутай юу, найз залуугүй юу гэж юу? Та нар чи бид хоёрын хайрыг асаасан. надад нэг ийм урт ийм нэг хар нүмерэг шиг юм байдаг байхгүй юу? Тэгээд энийг одоо би яг юус өмсдгүү заяа. Тэгээ хаяг хэр бас хайраа энийг чи ээж маань хийж өгсөн юм. Тэгэхээр одоо би ингээд энийг гайхаад байгаа байхгүй юу? Одоо өмсөхөр энийг ихтэй гадуур өмсөж байгаа юм жоохон сонирн байна. Дотор нь байгаа юм сонирн байна л да. Ингээд яг өмсөд явал ямар вэ? Ийм айгүй ийм доогоор ингээд уртахгүй юу? Ийм урт. Эний дотор нь би Монгол тахта юу өмсдөг гэсэн бэ гэхээр ийм гой богинохон гой хар ийм плаж өмсөд тэгээ гадуур нь энийг ингээд тавиад явдаг гэсэн байхгүй юу? Амар хөрх харагддаг гэсэн. Тэгээ одоо би бодоод байгаа байхгүй юу? Ингээд тор морн бүр амар ийм нэг тийм класс ягаад тээ. Тийм болохоор энийг хаяхгүйгээр шууд ингээд тайрчул яа тийм жоохон цамц шиг болгоод тайрчул яах вэ? Ингээд өмсөж явах нь сонирн байна. Яах вэ? Юу гэж бодож байна? Тэ ийм гоё юмрэг байна надаа. Гоё бастэй. Энэ бүр ингээд салхинд ингээд явж ивэл гоё хацтай. Уцны маань багтаамж дүүрээд байна. Гэс ер нь ярьж эдит багтаа ингээд ер нь гэс хийхгүй бол одоо нэг хаард авахаас за тэгээд миний энэ гоё урт хар нүмергийг яг ингээд тайрчих уу? Эсвэл энэ чигээр өмсгөөсөө хайх уу? Би бол энийг хайхад бол билэн лээ. Тайраад нэг үздэм бол гэж бодож байна. Гэтэ бас тоглолцох юм болов гэж боддог. Ямар тааж хоёр оймсод өмснө. Ийм судалтай цамц байгаа заяа. Ийм судалтай цамц байгаа байхгүй юу? Энэ буруу арчиж. Ямар тааж нэг ийм энэ цамцыг бас зараагаас авч исэн. Гэтэ ингээд би бүр дараа нь ойлгож байгаа байхгүй юу? Юу гэхээр ийм судал босоо судал яг миний нүур арьс ингээд миний энэ одоо төрхөнд тохирохгүй байгаа байхгүй юу? Зохихооргүй байгаа байхгүй юу? Ийм босоо судал, ийм босоо. Гэтэ одоо энийг ингээд ямар хаягтай биш. Ямар ч гэсэн хаяа өмсчдөг. Тэгээ ер нь бол бүр ингээд дараа нь би ойлгож мэдсэн юм бол энэ судал хээний зохицолгоо гэж бас байна шүү дээ, тий. Тэгээ энэ өмдний доор гоё энэ өмдөг өмсөл бас айгүй гоё харагддаг. Энэ болохоор ийм өргөн өмд ахгүй юу? American Eagle-с авч исэн. Ийм өргөн өмд байна. За энэ өргөн өмдөн дээр энэ цамцыг өмсөхөд л аюу гай харагдана. Тэрээс өөр энэ цамцыг өмсөх ингээд ийм юу байхгүй. Сул ийм юу хувцсан дээр өмсөхгүй бол өөр зохицуулах тийм хувцс жоохон ховор. Тэгэхээр энэ хоёрыг өмсөд гарлаа. Тэгээ би одоо гэс хувцас өмсөд үзүүлээ. Хувцас өмсөд та нарт харуул. Дуусаа. За ингээд Subscribe дараарай. Баярлалаа. Миний камерны нэг юу. Йоо. Ядарчлаа. Камерны үнцэг жоохон болохгүй байна. Йоо, тийм байгаас энэ цавц ерөөсөө миний биш байгаад тийм. Миний яг стил биш байгаас тийм. Гэтээ ямар ч гэсэн энэ өмдтэй бол дайжгүй байгаад тийм харснаа. Тэмээс тэгээд гоё өнөртөө басаа пам цацлаа нарны тасаа түрхлээ. Тэгээд гарлаа. Чаман ганган гэж надад микрофон хэрэгтэй. Тэгэхгүй бол гоё орж ирэхгүй. Раз чаман ганган өнгөн солонгороод чанх дэргэд цэцэг ургана чи бид хоёр гэдэг үү лээ. За дахиад эхлэе. 1 2 3 чаман ганган өнгөн солонгороод чанх дэргэд цэцэг ургана чи бид хоёрын хайрыг асаасан чимэг болсон ариухан цэцэг цэлмэг тэнгэрийн мандалд хороод ла намайг байсгаад ирвэ чинэстэг цэцэг. Uniqlo бандаж авах гээд ирсэн байна. Эдний татвар хувцсууд нь айгүй бие дэвтэйхэн байдаг шүү дээ. Ялангуяа энэ левч эднэр айгүй гоё. Төмөр байхгүй. Тэгээд энэ айгүй хөвтэйхэн нэг цуцаан проблем байхгүй. Тэжгүй идэх. За. Тэгээ бандаж авлаа. Цүх ямар вэ? Нэрэ.
3000 йен гинэ. 300 гэж. Би ерөөсөө нэг иймэрхүү цогхгүй байхгүй юу? Ингэж харагдаж байна. Тэжгүй юм уу? Ямар вэ? Би нэг авах уугүй юу? Бүр хамтны хараа. Антгийн юм хилэн. Бүр хин би. Одоо прем зүгчтэй. Дараагийн амар гоё хастай юм. Энэ стаймер тийм чимэр хастай. Гэтэл Subscribe дараарай. Баярлалаа. Энэ л яг миний надад байх хэвээр хавцсан юм бол нэг л үнэлээд. Сайн уу залуусаа? Гэртээ ирлээ. Гоё нийслэл салаад тэгээ бууз хийж идэх гэж байна. Тэгэхээр эхлээд гурлаа зураа тавьчих. Амарчиг тий. За тэгээд ямар амар хүмүүс. Юу болж байна? Хүмүүс бүр ямар их асуултууд юм бэ? Би нөгөө асуулт хариулт имчлэг хийнэ. Та асуулт асуугаа гэсэн чинь маш их асуултууд ирсэн мэлээ. Бүр маш. Тэрийг бол ихтэй бүгдэнд нь хариулах ямар ч боломж байхгүй. Тэгэхээр боломжийнхоо хэрээр чадах чинээгээрээ. Тэг. Тийм асуултуудад ямар ч гэсэн хариулнаа. Тэгээд асуултуудад амарч хариулна. YouTube-ийн зарим хүмүүс мэдгүй байж магадгүй. Би Бадма Bytes гэдэг ийм хоолны аккаунт хөтэлдэг байхгүй Instagram дээр. Тэгэхээр тэндээс хүмүүс орж ирсэн бол сайн аа. Өнөөхон би уг нь бууцаа хийнгээ асуултанд хариулаад ингэ бичлэг хий гэж бодсон чинь яг нэг юм аа төвлөрч хийхгүй бол чадахгүй юм. Тийм болохоор сайхан бууцаа хийчээд идчихэд тэгээ дараа уулзъя. Баяр таа. Салаада идээд, бууцаа идээд, салаада идээд, бууцаа идээд, салаада идээд сайхан идэндээ. Яа. Би гүнж болоод ирлээ. Сайхан хоол идсэн. Тэгээд хоол идээд гоё галтгомоогоо цэвэрлчээд ирлээ. Тэгэхээр ярих хавцтай жоохон хихрүүлж магадгүй шүү. Sorry. За тэгээд бичлэгээ эхлэхээс өмнө нэг зүйл хэлэхэд нэг амар бодохгүй тэгэл зүгээр уншаал хариулаад авчи. Тэр нь айгүй амар энэ. Дээрээс нь дараа нь идэвхлэхэд бүр айгүй ядаргаатай цаг авд юм билээ штэ. Ингээд сул хэсгүүдийг хасаад цаг аваадсан учраас ер нь бол товчхон хурдан яриад явъя гэж бодож байна. Тэгээ би өнөөдөр алмазан бүгжээ зүгээд алмазан тэтмээ зүүч эхлээ. Эмэг маань эмэг зүүч яах. Юу ачид үү? Хүмүүс бүр амар их зөө. Бараг энэ надад ирсэн асуултны бараг 50-аас их хувь нь нас өндөр хүйс. За хүйс Subscribe дараарай. Баярлалаа. Хүйс гэж. Нас өндөр тэгээд хувийн амьдрал найзлуутай нөхөртэй нөхөргүй юу? Найзлуутай найзлуугүй юу? Тэгээ Японд яадгийн юу хийдгийг ажилт юм уу сурд юм яад ийдин гэсэн тиймэрхүү асуултууд маш их асуусан байсан. Би бүгдийн нэгтгээд шууд хариулт өгөөд өөрийгөө танилцуулаад эхлэе гэж бодож байна. Бадам сүрэн гэдэг бадам сүрэн. Багадаа их нэрэндээ дургу байлаа. Эмигийн нэр гээл тэг хөгшин хүний нэр өгцөн гээл дургу. Тэгээд би бүр ингээд бараг 5 дугаар анги хүртлээ шинээр танилцж байгаа найзуудаа өөрийгөө анхлууна уянга намуна эдэр гэж ингэж худлаа ярьж танилцуулдаг байлаа. Тэгээд сүүл рүүгээ ер нь бол бараг дунд ангиасаа хойш ер нь бол нэрээ ерөөсө голох байлаа. Тэгээд зүгээр атсан. Бас хөгшрөөд ирсэндээ айгүй гоё бадма эмээ гэхэд бас хөөрхөн байгаа зү. Гоё сонсогдож байгаа шүү дээ. Зохицолтой. Англиуна эмээ, бадма эмээ аль нь зохицолтой гоё сонсогдож байна. Эмээ болоход тий. За би нийгмийн ажилтан мэргэжилтэй. Тэгээд Монголд мэргэжлэрээ нэлээд удаан ажиллаж агаад тэгээ Японд ирсэн. Японд ирэхдээ би 23 оны 2 сард ирсэн. Тэгэхээр одоо жил 7 сар болж байна. Амар удацсан юм шиг санагдаад идэв надаа. Чи дөнгөж 2 жил жолоог авч байгаа юм шүү дээ. Жин өндрийн хувьд бол би жим маань нэг 60-тай 62 60 62 ингэ явдаг. Өндөр бол 168. Би ер нь бол 170 гэж бодоод исэн чинь яг метрээр үзэх юм бол 168 байл. Найз залуутай юу, найз залуугүй юу гэж юу? Та нар яг юу гэж бодож байна? Та нар намайг яг энийг хэлэх хүртэл юу гэж бодож исэн бэ? Тэрийг комент секцэд бас бичвэл амар сонирхолтой. Би
Би болохоор нөхөртэй бүр найз залуу байтгаа бүр нөхөртэй. Тэгээд нөхөртэйгээ хамт амьдардаг. Манай нөхөр амар хөөрхөн хүн байдаг. Тэгээд нөхөртэйгээ хамт амьдардаг. Тэгээд би Японд ирэхэд нөлөөсөн юм бол манай нөхөр. Тэгэхээр энэ талаар ярих юм бол бүр нэлээд урт ингээд бичлэг болох болохоор ерөөхдөө ингээд танилцуулъя. Би бол нөхөртэй хүн. За. Ингээд хариултынхаа асуултынхаа хариултыг авсан байхаа гэж бодож байна. За дараагийн асуулт юу вэ? Бүр өстэй 10,000 асуулт ирсэн энэ одоо бүр. Энэ бол өнөөдөр бол гараг дуусахгүй. Амар мэрэгжил гэхээр те нийгмийн ажилт ингээд хэлсэн. Би бол одоогоор болохоор Японд хэлний бэлтгэлд сурдаг. Би нэг ойрын хэдэн жилдээ үргэлжлүүлээд магистртаа бол сурна. Гэтэ аль оронд гэдэг нь бол жоохон одоогоор бол тодорхойгүй. Японд байна уу эсвэл өөр оронд ч байна уу? Заавал магистраараа сурнаа. Хүүхдтэй болохоос өмнө сурна гэж бодож байгаа. Ер нь бол хүүхдийн чиглэлээр сурд юм уу гэж бодож байгаа. Хүүхдийн сэтгэл зүй, тархины хөгжил ч юм уу ер нь сайн судалж агаад өөрийнхөө дуртай чиглэлээр сурнаа. Тэгээ би Монголд байхдаа ер нь хүүхдийн байгууллагад ажиллаж байсан байхгүй юу? Тэгээд ер нь хүүхдэд айгүй хайртай. Тэгээ хүүхдүүдтэй амар учир зүгээ амар хурдан олчдаг. Хүүхдийг амар ойлгодог. Бас өөрөө хүүхдэд хайртай болохоор би хүүхдийн чиглэлээр магистра хамгаалъя гэж бодож байгаа. Нэгэнт ингээд олон нийтэд зориулаад контент хийж эхэлж байгаа хүний баг зэргийн юм хувийн мэдээлэл хэлхэн зүйтэй гэж бодож байна. Бас хүмүүсийн маш их асууж исэн асуулт учраас ингэж хэллээ. Миний хувь хүний өөрийн одоо үзэл баримтлаас жоохон зүрж байгаа ч гэсэндээ бол нөхөртэй тэгээд ийм гэдгээ бол хэллээ. Энэ бол та нарт нэг сүртэй биш юм шиг санагдаж магадгүй. Гэхдээ би бол ерөөсөө ингээд хувийн амьдралаа сошиал дээр дэлгэх дуртай тийм төрлийн хүн биш аахгүй юу? Яг тусад нь байлгах дуртай. Би бүр ингээд нөхөртөөгөө анх үргэлжтэйг байгаасаа эхлээд бүр ерөөсөө нөгөө нэг Facebook дээр нөгөө relationship status эдэр хийж байгаагүй. Тэгээ би бинийхээ утсыг ч ер нь үздэггүй. Код модын ч мэддэггүй. Айгуу тийм хувийн орон зай гэдэг юмыг айгуу чухалчилдаг учраас ингээд хувийн мэдээлэл хэлж байгаа надад бол жоохон тийм чаленж юм байна. Сорилт гэх юм уу боллоо. За тийм тэгээд намайг ямар ажил хийдэг вэ гэхээр би энд бол зөвхөн хүмүүсийн хийдэгтэй адилхан буудлын цэвэрлэгээ, зөөгч тэгэл тиймэрхүү нөгөө цагийн ажлуудыг бол хийдэг. Тэгээд хэлний бэлтгэлд яваад давхар одоогоор бол контент хийгээд ингээд явж байгаа юм хүн. Би нөгөө нэг асуултуудаа ангилаагүй шууд ирсэн дараалалаар нь хэлж байгаа учраас баг зэрэг замбраагүй гэж магадгүй шүү. Ойлгож өгөөрэй. Баярлалаа. За ингэж энэ токсик найзаасаа холдохоор шийдсэн юм аа. Одоо цуг амьдардаг нүүх гэж байгаагаа хэлж чаддгүй яах вэ гэж. Токсик найзаасаа холдохоор шийдсэн чинь бол би баяр хүргэе. Маш зөв. Шийдсэн байгаа нь их зөв байна тий. Шийдсэн байгаа чинь баг чиний үйлдэл чинь 50% хийцэн ба штэ. Тэгээ яаж хэлэхээ мэдэхгүй байна гэдэг чинь тэр токсик хүн чинь чамайг тэр юунд оруулсан биш. Хэрвээ үнэхээр найз байгаад чин сэтгэлээс ойлголцдог тийм хүн байсан бол чи юу ч гэж хэлэхээсээ санаа зовхгүй байхгүй юу. Тэгвэл тэр хүн чинь амар токсик тийм муухай ингээд чамд тийм мэдрэмж төрүүлсэн учраас чи тэр үгээ ч хэлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр бол токсик гэдэг нь бол ойлгомжтой байна. Чи зүгээр захаа бичээд үзүүл юм руу. Зүгээр захаа бичээд юм эсвэл чатаар бичээд би ингэж чамд хэлийг хэрвэрсэн ингэж чадахгүй байна. Яг өөрлөө чи харж байгаад хэлийг хэрч чадахгүй байна. Ингэж хэлмээр байгаа зүйл нь инээ гэд захаа бичих үү эсвэл чатаар бичих үү? Гөр шууд ингэж улаан нүрэн дээр нь хэлэх хэрэгтэй гэж хэлмээр нь. Гэхдээ чамд хэцүү байгаа юм бол чатаар юм уу эсвэл захаагаар бичээд ингэж ямар ч байсан хэлхэн зөв. Тэр хүн юу гэж хүлээж авах нь бол хамаагүй штэ. Чи бол өөрийнхөө хэлмээр байгаа юмыг хэлэх хэрэгтэй ямар нэгэн аргаар. Тэгээ тэр хүний хариу үйлдэлээс айгаад чи юмаа хэлж чадахгүй байх юм бол энэ ингээд харилцаа энэ юм чи даамжирсаар хагаад айгу муухай зүйл болно. Тийм болохоор эртхэн дээр нь хэлээд хоёр тишээгээ салаад зам мөрмөрөө хөсөн дээр. За Japанд очих болсон шалтгаан гинэ. Энэ бол би нөхөртэй болоод нөхөртөөгөө хамт амьдрах гээд тэгээд Японд ирсэн. Ер нь бол шууд хэлэхэд бол тийм. Манай нөхөр болохоор Японд айгу утсан миний хувьд бол айгу утсан байдаг байхгүй юу. Тэгэхээр нөхөртөөгөө хамт амьдрах тэгээд ер нь бол амар ингээд юу аж бодсон юм байхгүй тийм. Японд бол яхамсан. Япон бол улс үнэхээр гоё улс мас гэж амар тэгж дууралж хайрлаж хөсөж бол амар тэгж байгаагүй. Гэтэ ингээд нөхөртөөгөө хамт ингээд амьдарч байгаа болохоор амар гоё. Тэгээ би бол Японд ирэхтэй холбоотой хэцүү зүйлсийн талаар бол ерөөсөө мэдэхгүй шүү. Тэрийг бол эртгээ хэлчихье. Яагаад гэвэл
би чи нөгөө нэг анх ирснээсээ хойш нөхөр дээр ирсэн учраас айгу бүх юм ингээд гоё бэлэн зүгээр амаа ангаагаал ингээд байжсэн. Ингээд байжсэн. Тийм болохоор амар эрхэлжсэн. Бүх юм ингээд хийгээд өгсөн болохоор миний ингээд туулсан зам мөр маань тийм хэцүү байгаагүй гэсэн үг байхгүй юу? Дасах хугацаа гэх юм уу те. Мэдээж яг дасаж масаад ингээд өөрөө амьдралд нь ороод явах бол тийм асуудал байгаа ч гэсэндээ яг нөгөө нэг 100% ганцаараа ирээд тэгээд ингээд байрсаа бүх юмаас эхлээл амар хэцүү ингээд явж байгаа хүмүүс хүүхдүүдийг бодвол би тэрэн дээр зөвлөгөө өгөх хүн биш шүү. Ер нь бол тийм болохоор тэрийг эртгээлч тэр асуудлуудыг бүгдийг алхасж байгаа. Japанд газар болгондоо сүнстэй гэж үнэн үг нэ. Би ерөөсөө сүнстэй тааргүй. Би сүнстэй болов уу гэж бас бодож исэн байхгүй. Гэтэ таарах хүн таарахгүй хүн гэж байдаг юм уу? Эсвэл юунаас болд юм бол газар зүүн байрлалаас болд юм уу? Би ирснээс хойш Токиод амьдарч байгаа. Тэгэхээр Токио сүнсгүй мөн? За мэдхгүй. Ямар ч байсан сүнстэй бол таараагүй. Таарахыг ч ер нь хүсэхгүй байна. Ерөөсөө. Тэгээ би бас хаяа нэг сонин мэдрэмж мэдрэхэр ч юм уу? Одоо ингээд гадуур ингээд шүн ингээд явж байгаа л нэг улам молонд нэг ингээд тийш ингээд хармаар санагдах ч юм уу эсвэл нэг зүүн савын нэг сэн болдсон шүү дээ. Харахгүй шин тэнд болонд юм байгаа ч юм шиг тий. Тийш ерөөсө харддаг. Зүгээр л урагшаа гараад явчихдаг. Тэр бол амар сүнстэй кинон дээр гардаг эсвэл тэр сошиал дээр авдаг мэдээлэлүүд бол бас амьдралгүй шүү дээ. Ер нь бол тий. Тэгэхээр сүнс мөст бол их тааргүй ёо. Жохон доошлуулчих. Минь тэтүү гарч ийн. За сүнстэй бол таарж байгаагүй. Ямар төрлийн арьстай вэ? Японы цаг агараас болж гоё арьстай болсон уу? Угаасаа л гоё байсан уу гэж байна. Японы цаг агаар бол мэдээж яалч хүн нөлөөлсөн. Би чинь хойроос ширүүн уур амьсгалаас ирж байгаа хүн чинь шууд бүх гэсэн юм чиглэг уур амьсгалд ирчингүүд арьсцаа аяанда цаанаасаа чиглэг бол болдгийм билээ. Угаасаа бид нар чи ямар хуурай газар амьдардаг билээ дээ ёо. Тэгэл ирсэн чинь бүр арьс цаанаасаа бүр ингээд чиглэг болсон. Тэрнээс гадна би өөрөө бас ер нь дажгүй арьстай. Манай ээж айгуу гой толгор арьстай юм байдаг. Гой тийм шар тэгээд нэг юм полисэн гэлтаас арьстай юм байдаг байхгүй юу? Тэгсэн мөрчлөө нүүр нэг арчилдаггүй заяа. Тэгээд тэр нэг удмын тэр нэг гений юм бол бас байна. Давхар би бас өөрөө айгуу сайн арчилдаг гэж боддог. Уг нь л хичээгээд идэг тэгэл батан яаж чадахгүй юм да. Тэгэхээр бол ямар төрлийн арьстай вэ гэсэн байсан? Холимог таслаг арьстай. Тэр бол арьсанд мэдээж газар зүүн байршил энэ бол амар нөлөөлсөн. Бас өөрийн арчилгаа, бас генийг өгдөл. Японы хэлийг яаж сурсан бэ? Хэл сурах дээр надаас маш их хүмүүс асуулт асууж байна. Яа, гэтээ би яг энэ дээр яг ингээд тохирсон зөвлөгөөг нь өгч чадахгүй. Яагаад гэх юм бол хүн болгоны сурах арга барил өөр. За би өгч чадах юм байна. Би нэг зөвлөгөөг бол өгч чадах юм байна. Тууштай чи өдөр болгон түүнийхээ төлөө хичээж байгаа бол энэ асуулт баг асуух шаардлагагүй. Энийг асууж байгаа хүн бол нэг сайн хичээлээ хийхгүй байна л гэсэн үг. Хүн ингээ хийгээд авах тусам өдөр болгон давтаад би хийхрэн гэж хэлсэн биз? Ихэрчлээ. Sorry. Тэгээд өдөр болгон давтаад хийгээд хичээгээд байгаа хүний үр дүн заавал гардаг. Үр дүн гарахгүй байгаа бол хангалттай хичээхгүй байна л гэсэн үг. Тийм болохоор тууштай бай гэдэг зүгээр нэг тодорхойлсон ганц ерөнхий үгний цаан чи өдөр болгон тэгээд тууштайгаар хийн гэснээ хийгээд дуусгадаг өөртөө зориг тавьсан ингээд явж чадчихэв үү? Ингэж чадахгүй байгаа бол хэд мянган удаа чамд хэлээ сайн сурахын тулд ингэстэй тэгстэй гэд хэлээд жоохон нэмэргүүл гэж бодож байна. Маш олон зөвлөгөө байгаа шүү дээ. Бүр хэл сурах зөндөө зөвлөгөө байгаа. Тэгэл интернет оруулах хар. Амын гол нь бас яг ингээд хэлээнийсээ хийхгүй, туушгүй жоохон нэг тиймэрхүү хүмүүс би нэг жоохон хэл сурах гэхээр арга болохгүй байх юм гэж нэг бодлоос тэгээд тал бас байгаа шүү. Тийм болохоор тууштай байдлаа маш чухал. Өдөр болгон хий. Тэгживэл чамд үр дүн заавал ир. Хоолны журуудаа хаанаас олдог вэ гинэ? Хоолны журуудаа би 100% өөрийнхөө тархинаас гаргадаг. Навдлаа. Юу гэж тийм байх вэ? Ер нь тэгтэл санаа гэдэг чинь өөрний санаанаас ургаж гардаг зүйл байдаг шүү дээ. Тийм үстэй. Цоо шин зүйл гэж бараг л байхгүй шүү дээ. Тэгэхээр би бол угаасаа Instagram тэгэл гадны хоолны контент хийдэг хүмүүс тэгэл янз янзын бичлэг үзэл гаднаас ингээд нэлээ санаа авдаг. Бас өөрөө ингээд баяжуулаад энийг ингэж хүргэвэл зүгээр юм байна ч юм уу. Ингэж хийвэл зүгээр юм байна гэд өөрийнхөө санаатай нийлүүлээд ингээд хоолныхоо бичлэгнүүдийг хийдэг. Яа зүрх рүү атгаад ёо. Яг ингээ хаяа зүрх рүү атгаад идэв. Найз залуутай relationship-ийнхаа түүхээс тийм энэ бүр амар хэрсэн. Тэрийг бол бэлдсэн би нөхөртөө будаа гурал аль нэгийг нь үлдсэн насандаа ид гэвэл аль нь бэ гинэ. Би бол будаа.
Монголд их будаа яддаг байсан. Энд ирэл ерөөсөө будаа. Яагаад гэвэл будааны хооронд ирсэн. Дээрээс нь гурилнаас илүү будаа надад айгүй хөнгөс нагцсан. Идэхэд бийд ингээ шингэж байгаа нөлөө нь айгүй хөнгөс нагцсан. Тийм болохоор будааг сонгох юм. Будаатай бол юу ч холно шүү дээ. Юу ч холиод болсон юм шүү дээ. За. Тэгээд хизээч хэр ихээр нь идсэн ч өөдөхгүй гэж бодож байгаад уудаж байсан идэх юм нь юу вэ? Оо ямар хэцүү. Толгой эргээс асуултыг. Хизээч хэр ихээр нь идсэн уудахгүй гэж бодож байгаад уудаж ямар ч юмнаас угаасаа зөндөө идэхээр уудах л байлгүй дээ. Энийг алгаслаа. Төмс нухаш болгоод идвэл таргалах уу? Нухаш болгоод идвэл таргалахгүй шүү. Төмс яг бүтнээр нь идвэл таргална шүү гэсэн юм бол байхгүй. Яг төмс бол төмс ямар ч хэлбэртэй байсан чамд үзүүлж байгаа нөлөө ч юм бол адилхан. Тийм болохоор нухаш байна уу? Шаруул бүр амар таргалах бах тий. Тэгэхээр ер нь бол төмөсний тэр нөлөө бол угаасаа ялгаагүй л гэж бодчих. Японд сурахад хэр тохиромжтой орн бэ? Бас цагийн ажлын цалин. Японд бол одоо энд удсан хүмүүсийг сонсож байхад бол Япон бол мөнгө хураах орн бишээ. Биш. Сурж сайхан тайван амьдрахад бол гоё орн. Гэтэ мөнгө хураах бол бишээ л гэдэг. Мөнгө хураа гэж байгаа бол баг солонгосон дээр мэргэсэн. Тийм юм бол би амар их сонсож байсан. Хүмүүс бүр амар их тэгдэг байхгүй юу? Ерөөс мөнгө хураах орн биш шүү. Өртөг өндөртэй гэдэг. Гэтэ гоё сураад юм мэдээд авъя, гоё амьдраад үзье идэр гэвэл бас өөр. Тэгээ тэр хүний нөгөө нэг өөрийнх нь бас сонирхол болд юм шиг л одоо ингээд амар Япон соёлд ингээд дуртай. Японыг ингээд бүр амар юм дотроо ингэж гоё юм одоо юу гэдэг юм бишэрч ингэж боддог хүнд бол айгүй гоё орно шүү дээ мэдээж гоё. Тийм биш ингээд зүгээр л яг гадаад явъя. За хаашаа хуу гэж Япон явъя. Ингэж байгаа бол жоохон хэцүү. Сурахад хэр тохиромжтой орно. Японд сурахад хэр тохиромжтой орно бэ? Сурна. Тохиромжтой л гэж бодож байна. Гэтэ 100% хүний өөрийн ичил сэтгэлээс шалтгаална. Мөнгө бол хураагаад баяжаад явъя гэвэл нөө шүү. Сураад амьдрахад бол yes шүү. Ингэж их хоол хийгээд бас идээд яагаад харгалтгүй хүн бэ гинэ. Ноц би хоол идэнгүүтээ шууд бөөлж гаргахчдаг. Ер нь бол нэлээд хөдөлдөг амар хөдөлгөөнтэй байдаг шүү дээ. Яг бичлэг хийгээд ингэ явдаг л болохоос гарч гүүн хөдлөн дасгал хийн, бүжиглэн гэртээс амар бүжиглэн, тэгэл сонголтын дасгал масгал хийн, орой үдэш бол нэг хэддэггүй 5 6 мургаа гээл орой ол идчихэл тэгээд цаашаага нэг тараг мараг уугаал өсөд байвал нэг ганц аяг цум идчихэл гэж аахгүй. Тэгэл өсөд байвал явахтай тэгэл ганц хоёр алим юу байна тэгэл нэг таргалахгүй юм. Тэгэл тэгээд нэг хүнсдгүм дөө хүний одоод тэгээд дасчдсан юм билээ штэ. Нөгөө 5-6-аас хойш юм идэхгүй болоод ирэхээр дасчдсан юм билээ. Дасал болоод нэг хүнсгэнч багсчдсан юм бэл. Тэгээд нэг таргалуулах юм идэхгүй байхыг хичээдэг. Гэтэ би ерөөсөө тэр амттан чипс тэр янз янзын чихэр шоколад нугасгүй. Дуусгүй хэвчээ. Бас энэ хоол хүнстэй холбоотой бас ингээд айгүй тийм хүмүүст ингээд хэлмээр байдаг зүйл байдаг. Тэрийг бас давхар хэлчихье гэж бодож байна. Тэр юу вэ гэвэл бүр ингээд хитрхи ингээд болохгүй бүтэхгүй юм бүр амар их ингээд хүмүүс ярих юм аа. Тэрч болохгүй, гурилж болохгүй, кетчупч болохгүй гэл те. Сой соус болохгүй гэл ингээд болохгүй наа ч болохгүй. Тэгж хэлж байгаа хүмүүс өөрсдөө яг эрүүл хоол чаддсан юм уу? Үгүй шүү, үгүй л ахгүй. Зүгээр идэж уугаад ингээд идэж уухан дээр хүртэл хүн стресстэй тэрэндээ санаа зовно гэхээр ямар амар тийм зовлон бэ. Тэр амар стресс биш үү? Сайхан жаргад идэж ууж байгаа юм аа амталж тиймс энэ хорвоо дэлхий чи ууж юм идэх зүйл их байна. Сайхан идэж уухад явхад юунд болохгүй гэж. Хамгийн гол нь өөрөө юу идвэл болохгүй вэ? Юу идвэл би таргалах вэ? Энийг хэтрүүлж болохгүй шүү. Энэ дун гинэ. Тун дооз энэ хэмжээ хязгаараа мэддэг байх. Тэр юу идэх нь ямар хамаатай юм бэ? Сайхан идэлтэй уултаа. Яа гоё штэ. Тэглээгээд бүр амар ингээд замбраагүй идэх гэж байгаа юм биш. Хамгийн гол нь идэж болохгүй зүйлээ мэддэг, хэмжээ хязгаараа мэддэг, эрүүл зөв хооллоё гэж боддог, ногоо цагаа иддэг. Ийм байхтал надад бол болно гэж боддог. Би бол ерөөсөө тийм хоолны нэг тэглэн барих бол 괜찮아요. харсан чи утасны багтаамж дөрөв бичлэн зогссон байсан юм байна. Бүр амар гоё ярианда орцсон бүр өстэй ийт ингээ халуун явчихсан чи. Өстэй урамгүй маа. Утасны багтаамж дүүрээд байна. Тэгээд уур орчлаа бүр. Юунд ч урлаад байгаа юм тий. Shit. Бүр зөндөө юм яриад суудсан. Юугаа шалгаагүй бичлэг хийж юу гэдгийг шалгаагүй. Бүрний юм болоочлаа.
Тэгээ зөндөө асуултанд хариулах амар дутуу байна. Гэтэ өнөөдрийн одоо энэ хижаб бичлэг маань амар урт болчлоо. Ямар ч байсан дараагийн бичлэгүүд дээр тастаад үлдээдлийн нэгэд оруулахыг бодъё гэж бодож байна. За энэ асуултаар дуусгая гэж бодож байна. Сэтгэл зүй өөрийгөө илэрхийлэх чадварын хувьд гадаадад очиод Монгол байсансаа хэр их өөрчлөгдсөн бэ гэж байна. Сэтгэл зүй тэгээд өөрийгөө илэрхийлэх чадварын хувьд гэж штэ тий. Энэ хоёр зүйл бол миний хувьд жоохон Монголд бол би ажил хийдэг нийгмийн харилцаанд нэлээд ингээд идэвхтэй байсан хүний хувьд энд ирээд жоохон нийгмийн харилцаа багассан учраас сэтгэл зүй бол баг зэрэг мэдээж өөрчлөлт дасан зохицлын тэр үйл явц руу шууд шилжиж орохтой холбоотой жоохон өөрчлөгдсөн. Энд бол одоо хинч биш нэг гадаад оюутан гадаад хүн болж байгаа шүү дээ. Би Монголд бол бас хин нэгэн байгаа шүү дээ. Тэгэхээр энэ хоёрын ялгаа тэгээд дасан зохицлын хувьд тэгээ өөрийгөө ямар одоо жижигхэн ямар юм мэддгүү юм байсан бэ гэдгээ ингээл хүн гадаад ирээл хүн ер нь ингээл их орноосоо гараад юм уу эсвэл ингээл өөрийгөө гаднаас нь харж ижил өөрийнхөө өмнө байсан тэр төвшнийг айгүй мэддгийм билээ. Тэгээ одоо Монгол ингээл юу ч мэдэхгүй юу ч чадахгүй гэж амар том ярьдаг амар өөртөө ихтэй ингээл юм жижигхэн юм нэг тойрог дотроо том нь байдаг тийм хүмүүс байдаг шүү дээ тий. Би ч гэсэн бас магадгүй тийм байсан баг. Японд ирээд би бас сурах юм их байгаа юм байна. Хийж бүтээх юм их байна. Би нэрээс юу ч мэддэггүй байсан юм байна гэж өөрийгөө жоохон голох тиймэрхүү хандлага бол надад гарсан шүү. Тэгээд сэтгэл зүйн хувьд өөрчлөгдсөн зүйл гэвэл би хүнтэй ингээд гэр бүл болоод хамт амьдарч байгаа учраас бүр айгүй гоё болсон. Тэгээд өөрийнхөө хүссэн юмыг хийж ийн. Тэгээд бүр сэтгэл зүйн хувьд бол надад илүү бүр сайжирсан юм шиг санагддаг. Яагаад гэвэл би чи Японд ирээд анх хоолны контент хийж эхэлсэн шүү дээ. Тэгээд Монголд байхдаа би ингээд ер нь бол яг шуудхан хэлэхэд бол Монголд яг хүссэн хоолоо идээд явах ингээд хүснээрээ ингээд амьдрах тийм боломж, мөнгө санхүү боломж болцоо, орчин ингээд бүх зүйл нь хөрөхгүй боломжгүй байсан. Өдөр болгон ингээд амар ногоо цагаа идэл байх боломжгүй шүү дээ. Монголын яг одоо өнөөгийн нөхцөлийг харах юм бол санхүү, цалин, нийгэм, эдийн засгийн байдлыг харах юм бол айгүй хэцүү шүү дээ. Өдөр болгон гоё ногоо идэл жимс идэх боломжгүй. Гэтэ би Японд ирээд тэгээ нөхөртөөгөө суугаад тэгээ гоё энэ жимс ногоо, энэ элбэг одоо байдал ирсэн учраас бүр амар гоё байгаа. Тэгээд сэтгэл зүй бол надад дээшилсэн гэж боддог. Гэхдээ бас мэдээж гэр бүлээсээ хоол тийм ээ одоо өөрийнхөө хайртай хүмүүсээс хоол гэр бүлээс хоол нийгмийн одоо харилцаанаас авдаг тэр нэг мэдрэмж тэр харилцаа тий тэр зүйлсээсээ бол жоохон холдсон. Тэгэхээр ингээд доошилсан зүйл байгаа, дээшилсэн зүйл байгаа гэсэн. Энэ хувийн амьдрал дээр бол айгүй дээшилсэн. Хувийн амьдрал тэгээд миний ертөнцийг харах үзэл тэгээд бодол ер нь айгүй өөрчлөгдсөн. Одоо жишээ нь би Монголд байхдаа айгүй тийм Монгол гэдэг тэр нэг улс тэр хүмүүсээ айгүй доогор үнэлдэг. Тэгээд хөдөө мөдөөнийх явах талаар боддгоо Монгол хүмүүс гэл ингээл ингэдэг байсан. Би ингээл Японд ирээл ингээл монголоор амар бахархаад би бүр Японд ирчиж анх удаа Монголын нуус тавчааг одоо уншлаа штэ 2 бүтэн уншсан. Тэгээд сайхан монгол түүхээ судалдаг болсон. Би яг хин бэ гэж бодоол ингээл айгүй тэр ер нь үзэл санаа тэр нэг их орноо хайрлах сэтгэл мэтгэлж айгүй өөрчлөгдчихд юм байлээ. Тэгэл би тэр үед л ойлгосон. Хүмүүс ийм учраас манай монголчууд нэр юм үзэж нүд тайлаасаа нэг гадаад гараад үзээсэ гэдэг нь ийм учиртай байсан юм байна да. Өөрсдийгөө гадна талаас нь харах чадвар сууд юм байна да гэж бодож исэн. Асуулт нь болохоор сэтгэл зүй өөрийгөө илэрхийлэх чадвар юу гэж штэ. Өөрийгөө илэрхийлэх чадвар бол ямар ч ялгаа байхгүй. Би ерөөсөө хэл мэдгүй байсан ч ямар ч байсан өөрийгөө бол илэрхийлждэг. Илэрхийлмээр байдаг угаасаа цаанаасаа хүнэн тийм байхгүй. Яаж ийгээд өөрийгөө ингэ илэрхийлэхэд хэлий гэсэн санаагаа хэлэх гээд ингэдэг. Тэр бол ямар ч ялгаа байгаагүй. Ямар ч илэрхийлэхийг хүсдэг тэр хүсэл нь байгаад тэр чадрын хувьд бол яг хэлний хувьд жишээлбэл нөгөө Японы хэлэндээ тийм амар сайн биш болохоор Японы хэлээр өөрийгөө илэрхийлэх чадвар нь бол жоохон муу. Гэхдээ бол өөрийгөө ямар ч байсан илэрхийлээд ямар байгаагаа хэлгээд хэлжиж ингэ санаа амарх болохоор ерөнхий тэр чадрын хувьд бол нэг ялгаа бол байхгүй. Сэтгэл зүйн хувьд бол subscribe дараарай баярлалаа. Өөрийн маань хувийн амьдрал, хувийн одоо ингээд орон зай гэдэг зүйлийг мэдэрч эхэлснээс хойш миний хувийн одоо сэтгэл зүй бол сайхан happy байна. Гэхдээ гэр бүлээ санах тэгээд өөрийнхөө дассан хоол унд нутаг ус энэ дэрийг санаж байгаа тэр санах байдал бол тэгэл хүний ер нь төрсэн газар их орноос өөр ямар ч сайхан орон байхгүй шүү дээ. Одоо гадаадд би Японд амьдралаа гээд Япон болохгүй нь ойлгомжтой тийм болохоор сайхан гэр бүлээ хайрлж санаж байна.
Ер нь бол ингээд дуусгая гэж бодож байна. Тэгээд миний бичлэгийг айгу цаг заваа гаргаад ингээд үзсэн тандаа баярлалаа. Нэг нөгөө сайхан ярилцлаа гэж бодож байна. Дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа.